Сайн байцгаана уу бүгд орой минь. За Автланд дээр бэлэн борлуулагдж байгаа Land Cruiser 300, Land Cruiser 200, за тэгээд Land Cruiser 76, 79-ыг та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр ерөнхийдөө давсэр бол 2 шиг байгаа. За яг энэ наадлах болохоор 79 2025 оны 4200 мотортой дизель механик 79 байгаа. Үүний хувьд бол 145 сая гэж байгаа. Цоошин нэрээ 2025 оных бишээ оролцуулж болно. За энэ болохоор 2018 оны Land Cruiser 76 байна. Land Cruiser 76 2018 оных 18 онд орж ирсэн 4500 мотортой дизель V8 хөдөлгөөртэй шүү. Дизель механик. За үүний хувьд бол 165 сая гэж байгаа. Та бүхэн тоногийг харж байгаа. RB, Altman, за Brady обууд тавьсан байна. Тийм тоногнуудтай. За үүний хувьд бол 165 сая гэж байгаа V8 хөдөлгөөртэй. За 76-гийн сандалууд хатуу гаддаг шүү дээ. Энд ингээд Audi-ны сандал тавьсан байхгүй амар гоё зүйлхэн болгоцсон байлээ. За тэгээд хойно дугуй үрцэн, хойно хайрцагтай гэд ерөөдөө даас эрд тоноглох хэвээр бүх тоногнуудыг л хийцэн байгаа. Шууд унаа явахд байлаа. За үүний хувьд бол 165 сая гэж байгаа шүү. Дизель V8 хөдөлгөөртэй. V8 болохоор арай жоохон үнэтэй байгаа. 4500 мотортой. Бензин V8 Land Cruiser 200-тэй ижилхэн мотортой гэсэн үг. За Land Cruiser 300. За энд 2024 оны Land Cruiser 300 байж байна. 24 оных 3400 мотортой твин турбо уршаа 10 араатай дизель хөдөлгөөртэй машин байгаа. За Toyota-гийн аль биесны дилерээсээ гарсан бүтэн хуулгатай, за өндөрлөгөө хийгдсэн байна. За дугуй солигдсон байгаа. За бүтэн хамгаалтын хуулгатай 17000 км явсан. Гүйлт бол нэлээд бага. 17000 км явсан дизель хөдөлгөөртэй. За хар өнгөтэй цагаан шаргал салгаантай бүтэн хамгаалтын хуулгатай аль биесны дилерийнхаа баталгаатайгаа байгаа. 7 оны суудалтай Land Cruiser 300 VX загвар, дизель VX загвар. Үүний хувьд 275 сая гэж байгаа шүү. 275 сая. За ажлаад 2025 оны цоошин Land Cruiser 300 GXR байж байна. За бор өнгөтэй шаргал салгаантай 4000 мотортой GXR загвар. Дан бензин хөдөлгөөртэй 4000 мотортой уршаа 6 араатай бензин автомат. За цагаан шаргал салгаантай. За үүний хувьд бол 240 сая гэж байгаа шүү. 240 сая гэж байгаа. 240 сая. За ажлаад 2025 оны цоошин Land Cruiser 300 GXR загвар ээж байна. За мөн бас сахин суудалтай хар өнгөтэй шаргал салгаантай. Үүний хувьд бол 230 сая гэж байгаа шүү. 230 сая. Цоошин нэрээ байгаа 2025 оных 2 шиг бензин GXR мадэр бэлэн байна. За энд болохоор 2025 оны Land Cruiser 300 бензин VX загвар ээж байна. За 3500 мотортой твин турбо уршаа 10 араатай. За хар өнгөтэй цагаан шаргал салгаантай. За 25 оны цоошин VX 300 ээж байна. За VX, GX юугээрээ ялгаатай вэ гэх хүмүүс маш их асуудаг. За ер нь бол тоноглоосоо хамаарат өөр байгаа. За мотор нь жишээлбэл бензин хөдөлгөөр дээр бол мотор нь өөр байгаа. Дизель хөдөлгөөр дээр бол мотор нь ижилхэн байгаа. За гаднаас нь харахад бол энэ гэрэл ингээд доогуур ледтэй байгааз. За энэ GXR-ийн болохоор ледгүй. Обууд нь арай жоох юм хоромтсон юм шиг өнгөтэй. Энийх орго арай цайвар гэдэг ч юм уу тий. Нүрнүүд нь бас гаднаасаа ингэж ялгагдана. За энэний толин никелтэй. Энийх болохоор никелгүй. За тэр хаалган дээр ингээд канттай байгааз. За тэр нь GXR-ийн кантгүй гэдэг ч юм уу тий. Юм гаднаасаа бол тэгээ мотороор бас салгаанаараа одоо энэ 360 камертай, энэ зөвхөн ухрах камертай гэдэг ч юм уу. Тоноглолоороо ялгаатай байгаа. За VX болохоор 345 сая гэж байгаа шүү. 345 сая. 25 оны цоошин VX 300 байж байна. За энд буруу өрүүлтэй 300 байна. 2023 оных за тэгээ сая орж ирсэн 3000 км явсан. За манай дилерийн VX-тэй ижилхэн гэсэн үг. 3500 мотортой твин турбо уршаа 10 араатай буруу өрүүлтэй Японы стандартын 300 байгаа. За илүү юм гэвэл энэ лого шилэн байгаа. Урд саад гарч ингүүл автоматар зогсон цагаан зураасны мэдрэгч хурууны хээ мэдэрч асан. За тэгээд өвөл зууныхаа дугуйнуудтайгаа байж байгаа.
Үнийн хувьд бол 238 сая гэж байгаа шүү. 238 сая. Land Cruiser 300 AX загвар байгаа. 3000 км л явсан машин байж байна. За энд 2025 оны бас цоошин Land Cruiser 300 GXR дизель хөдөлгөөртэй байж байна. За 3400 мотортой твин турбо уршаа 10 араатай. За энэ дизель хөдөлгөөрийн яг энэ GXR-ыг тоноглоод унахад бас хамгийн тохиромжтой загвар байдаг. За үнийн хувьд бол 260 сая гэж байгаа шүү. 260 сая 25 оны цоошин нэрээ. За энэ Land Cruiser 200-нууд. За энэ Японы стандартын Land Cruiser 200 байна. Японы стандарт гэхээр буруу өрөлтөд Японоос орж ирсэн. За энэ болохоор 2018 оных 4600 мотортой бензин V8 ZX загвар, ZX загвар гэж байна. Ерөнхийдөө 200 дотор ZX загвар хамгийн өндөр тоноглолтой байна. За тэгээд кузов өргөн 18 оных үнийн хувьд бол 208 сая гэж байгаа кузов өргөчтэй. За энэ бор салаантай, суудлууд халаад хөрн 360 камер люктэй гээд байх хэвээр бүх юмнууд бол байгаа. Land Cruiser гоё 200 бензин V8. За Японоос юм урд Cooper-ын тоногтой ирсэн байгаа. За үнийн хувьд бол 208 сая гэж байгаа шүү. 208 сая. За 2964. Энэ нөгөө дугаар олдохгүй болохоор дугаар аваад зүүцсэн байгаа шүү. Тэрнээс яваагүй. За 2018 оных за Японоос орж ирсэн галийн бичгтэйгээ байсан бид нар дугаар авсан зүгээр л нөгөө дугаар өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр дугаар авсан. За 4600 мотортой бензин V8. За Японоос юм өндөрлөгөөдөө за Японоос юм дугуйтайгаа ирсэн байгаа. Үнийн хувьд бол 188 сая гэж байгаа шүү. Уучлаарай 186 сая юм биш үү. За 4600 V8. Энэ арай Японы стандарт энэ 200 ч гэсэндээ логийн шилэн боёо саад гараа шууд автоматар зогсдог системтэй байгаа. За ишлээд 2013 оны Land Cruiser 200 байна. 13 оных 13 онд орж ирсэн. За нэмэлтээр гэвэл дөрвөн гэрэл солигдсон байгаа. За тэгээд Old Man-ийн амортизатортай, Ozy-гийн дугуйтай, Maxxis-ийн өвлийн дугуйтай, Ozy-гийн обод нэмэгдээр тавьсан байлээ. За хаар өнгөтэй цагаан шаргал салаантай манай автомашины зөрүүнд орж ирсэн машин байгаа. 4600 мотортой бензин V8 хөдөлгөөртэй. За 129 мянган майл явсан, километр явсан. За үнийн хувьд бол 135 сая гэж байгаа шүү. 135 сая гэж байгаа. За тэгээд та бүхэн бас манай зарим машинууд дээр бол унжаага автомашинаа оролцуулах боломжтой. Заримнэр нь бол боломжгүй байгаа. За энд 2018 оны Land Cruiser 200 дизель автомат VX High загвар байгаа. За Land Cruiser 200 VX Medium High гэж байгаа. Тэгэхээр энэ High загвар нөө дизель 200 дотор одоо хамгийн өндөр тоноглолтой гэсэн үг. За манайхны бас дуртай өнгө шүү дээ. Нөгөө Зисмбор гэж яриад байдаг өнгө. За тэгээд Goodrich-ийн дугуй тавьсан байна. За тэгээ бүтэн хамгаалтын хуулгатай 2018 оны 2019 онд орж ирсэн 4500 мотортой дизель автомат VX High загвар. За үнийн хувьд бол 186 сая гэж байгаа шүү. 186 сая гэж байгаа. Үнийн хувьд бол 186 сая. Бор өнгөтэй хар салаантай, бүтэн шаргал салаантай, бүтэн хамгаалтын хуулгатай. За өөр сонирхсан машин байвал бас асуугаад дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болно. За энэ бас Land Cruiser 200 байна. 2018 оны 200. 2018 онд орж ирсэн. За Toyota-гийн аль нэг дилерээс гарсан бах мөнгөлөг саарлан өнгөтэй цагаан шаргал салаантай. За энэ гүйлтэн баг явсан шүү. 54000 км явсан. Нөгөө манайхан нөгөө хэдийн эзэнтэй вэ гэдэг. Энэ ганцхан эзэнтэй байгаа машин. За тэгээд мөнгөлөг саарлан өнгөтэй цагаан шаргал салаантай 56000 км явсан. Манай автомашины зөрүүнд орж ирсэн машин байгаа. За тэгээ манайх нэмэлтээр Y Plus брэндийнхаа нөгөө дуурдаггүй ачаа тавьсан байгаа. Дуурахгүй. Тэгээ энэ улбар шар хэсгнүүд гэрэл асна. Торомтойгоо олдчиход хөдөө харанхуйд явж байхад бас амар нэмэртэй юм бэлээ. За тэгээд Bridgestone-ы Balzac байж. За манайх Atlas брэндийнхаа амортизаторыг тавьсан байгаа. За үүний хувьд бол 18 онд орж ирсэн Land Cruiser 200 4000 мотортой GXR загвар байгаа. Үүний хувьд бол 165 сая гэж байгаа. За энд болохоор 2016 оны Land Cruiser 200 байна. Бензин автомат VXR загвар байгаа. За кузов өргөжтэй загвар. За 4600 мотортой бензин V8. За үнийн хувьд болохоор 189 сая гэж байгаа шүү. 4600 мотортой бензин V8 кузов өргөжтэй. Land Cruiser дотроо хамгийн өндөр тоноглолтой нь 200. Үнийн хувьд бол
189 сая гэж байгаа. За тэгээд хүмүүс нөгөө нэг зарим машинууд нь ягаад юм үнэтэй байгаа вэ гэж маш их асуудаг. За тэрэн дээр хариулт өгчий. Машин болгоо өөр үнэтэй ирдэг. Одоо энэ 2964 жишээлбэл Японоос ирэхдээ дуудлага худалдаанд ордог. За дуудлага худалдаагаар хямдхан авч чадна үнэтэй авчвал тэгэл үнэтэй л ирнэ гэсэн үг. За тэгээ Монгол улсын татвар ямар үнэтэй байгаа вэ те. За энэ дугаартай машинууд Монголд явж байсан машинууд ч гэсэндээ эдлэгээ явсан километрээс хамаарат үнүүд нь өөрөөр үнэтэй байдаг шүү хүмүүсийн хийсэн юмнуудаас хамаарат. За тэгэхээр Toyota-гийн Land Cruiser 200, 300 за тэгээд 70 сонирхч байвал манай дээр бэлэн энэ хэд байж гин. За тэгээд маргаашийнхаа лайваар та бүхэндээ манай дээр бэлэн борлуулагдж байгаа Lexus-уудыг танилцуул. Lexus 600, 570, GX 550 гэд танилцуулна. За хамгийн сүүлд нэг машин тавьчид танилцуулъя. Ямар машин бэ гэхээр Toyota 4Runner ирсэн байгаа манай дээр. Toyota юм чинь танилцуулъя. Toyota 4Runner Offroad загвар 2025 оны 4Runner ирсэн байгаа. За 2400 мотортой турботой дам бензин автомат. Энэ чинь бас хайбрид гэж бас байгаа. Нөгөө юу шиг Sequoia шиг энэ болохоор дам бензин хөдөлгөөртэй 2400 мотортой бензин турботой 2025 оны цоо шинээрээ байгаа. За үнийн хувьд болохоор 282 сая гэж байгаа шүү. 282 сая бүгдээрээ орж шин загварын 4Runner сонирхсан TRD Offroad загвар. За салааны хувьд бол ийм болсон байгаа. Ийм том дэлгэцтэй болсон. За хянах электрон болсон. Одоо ингээд 25 оны 300-д бүгдээрээ юм хяналтнууд бүгдээрээ электрон хянахтай болсон. За тэгээд лүктэй TRD гэхээр энэ суудлынхны юунууд нээр гоё ягаас юм тавцтай юм шиг. За тэгээд энэ нөгөө модууд байж гин спорт, комфорт, нормал гэдэг модууд нь байж гин. За хойд дифференциал төвжигч байж гин. За 360 камертай. За тэгээд TRD Offroad учраас ихэд тоноглол бол нэлээд өндөр опшнтой 5 оны судалтай. Энийний нөгөө амортизатор нь бүр бэлэнштейний амортизатортай юм билээ шүү дээ. Алтарт бэлэнштейний амортизатор. За эндээс харагдах нь Зайнара бэлэнштейний амортизатортай. За 2400 мотортой бензин. За үнийн хувьд бол 282 саяар борлуулагдаж байгаа шүү. Үнийн хувьд бол 282 саяар борлуулагдаж байгаа. Та бүхэн бас сонирхсан машин байвал бас асуугаад дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болно. За яг одоо нөгөө Toyota-гийнхаа машиныг танилцуулаад байгаа болохоор. За дан Toyota танилцуулж байгаа юм чинь Prado руугаа явчих уу? Prado 150 сонирхож байгаа хүмүүс байвал шууд Toyota руугаа явчих. Маргааш энэ Lexus-уудыг танилцуулъя. Хүмүүс бүтэн лайв үзэхээр нөгөө холилдсон байгаад байна гэдэг байгаа. Тэгэхээр ингээд салгаад лайв хийж байна. За энд 2025 оны Prado 150 байж байна. 23 оны бага 25 оны машин ярьж байгаа. За энэ болохоор 30,000 км явсан 2023 оных. За 360 камертай мэдрэгчтэй тэгснэ нөгөө эвэр тойл байхгүйгаас тэгснэ даун суудалтай лүк байхгүй. За үнийн хувьд бол 135 сая гэж байгаа 23 оных 2700 мотортой. За энд болохоор 2023 оных. За тэгээд 11,000 км явсан. Одоо манайхны дэлгэр full option загвар нөгөө суудал хаална хөрн лүктэй мэдрэгчтэй 360 камертай. За үнийн хувьд бол 145 сая гэж байгаа. 145 сая. За Отхүү Сүхбат Urban 200 манай дээр байхгүй. Urban 200 2 шүгээс хоёулаа зарагдсан. За энд 2012 оны 4000 мотортой Prado 150 байж байна. 12 оных 4000 моторт. Энэ бол дахиж одоо орж ирэхгүй шүү дээ. Нөгөө он хуучин болцсон. Тэгээд 4000 мотор татвар нэлээд өндөр төлнө. За Улаанбаатарын дугаар бол аваад тавьсан. Гэхдээ Монголд яваагүй. За үнийн хувьд бол 115 сая гэж байгаа ярилцаад өгнө. За энд 11 оных байна 108 сая гэдээ бас 4000 мотортой. За гоё тоноглоод унахад гоё тохиромжтой FG Cruiser-ууд байж байна. 2000 энэ харан зөв өрүүлтэй 2007 оных 82 сая гэж байгаа. Улаанбаатар дугаар авцсан. За энэ 11 оных бур өрүүлтэй 85 сая гэж байгаа. За гэхдээ эдгээр чинь нөгөө яагаад юм үнэтэй байгаа гэхээр нөгөө нэг Монгол дээр онцгойн албан дотор төлчдөг 3500-аас дээш онцгой албан дотор төлчдөг. Тэгээ зөв өрүүлтэй нь бас арай илүү үнэтэй байдаг учраас юм үнэтэй байгаа. За энд 4000 мотортой бас одоо баг хамгийн сүүлийн Prado 120 байж байна. 4000 мотортой 69 сая гээд 2007 оны
Prado 100 байж байна. 4000 мотортой. За энэ 5 ингээд 5-уулаа 4000 мотортой. За энэ болохоор 2022 оны Prado 100-тэй энэ зарагдсан. Энэ бас зарагдчихж байгаа юм билэ. Нөгөө юу лээ? 70 жилийн ойтой гээд. За энд 2018 оны Prado 150 70,000 явсан. За моделистэй 20 мөтэй full option манайхаа хэлгээр бас нөгөө нүглүгтэй сахин суудалтай. За үүний хувьд бол 124 сая гэж байгаа шүү. 124 сая. Тоноглоосоо хамаараад өөр үнэтэй байдаг. За энд хамгийн үнэтэй Prado 150 зогсож байна. Энэ угаас амар үнэтэй хөдөлтөд авцсан. Нөгөө дудлага хөдөлтөгаар 2023 оны цоо шинээрээ 20,000 км явсан. Цагаан өнгөтэй цагаан шаргал салонтой. Бас full option загвар. Үүний хувьд бол 155 сая гэж байгаа. За энд 2015 оны Prado 150 байж байна. Үүний хувьд бол 104 сая гэж байна. За энэ цаашаа хараа зогсож байгаа Prado 100-тэй хар өнгөтэй 2018 оных. За үүний хувьд бол 117 сая гэж байгаа. 117 сая. За бүх үйлчлэгээ хийсэн байгаа. Тасмаас дээр бүгдийг солисон байгаа. Шууд унаа явахд бэлэн. За энэ дараа 18 оны зөв хөрөлтэй Prado 150 ганцхан байгаа. 2800 мотортой дизель хөдөлгөөртэй. За Toyota 5 бүгдээс гарч ирсэн зөв хөрөлтэй Prado 150 байж байна. За үүний хувьд болохоор 146 сая гэж 147 сая гэж байгаа шүү. За баг гуйсан 30,000 км явсан 2800 мотортой дизель хөдөлгөөртэй. Нөгөө манайхан нөгөө дизель машин амар хүүтэн гэдэг идэг штэ. Ер нь 16 оноос хойш ер нь Toyota нөгөө дизелийнхаа хүүтнийг ер нь шийдсэн шүү. За энэ болохоор 2013 оны Prado 150 байж байна. 2700 мотортой. За Улаанбаатарын дугаарыг нь бол авцсан байгаа. Гэхдээ Монголд яваагүй. Нөгөө нэг он хуучнууд дээр дугаар авцсан. За үүний хувьд лүктэй. За үүний хувьд болохоор 92 сая гэж байна. За энэ болохоор 2016 оны Prado 150 байж байна. 16 оны 2700 мотортой. За үүний хувьд бол 108 сая гэж байна. За энэ болохоор 2022 оны нөгөө манайхны хэлдэг Black Edition загвар. За 70 жилийн ягаар үйлдвэрлэсэн гээд 22 оны 143 сая гэж байгаа шүү. За тэгээд бэлэн байгаа Toyota-гийнхаа автомашинуудыг та бүхэндээ танилцууллаа. Маргааш бэлэн байгаа Япон автомашинуудаа танилцуулна. За тэгээд дараагийнхаа дугаараар бас бэлэн байгаа хятад автомашинуудаа танилцуулна. Нэлээд төрж орж ирж байгаа тийм хятад машинууд маань. Тэгээд лайфтаа маань хамт байсан баярлалаа. Машин авах гэж байвал манайхаар ороод гараарай. Баярлалаа баяртай. За манай ажлын хүнд дуудлага ирсэн гинэ. 300-уудаа дахиад нэг харуулад өгөөч гэсэн гинэ. За очиад харуулчих. Land Cruiser 300. За дараа нь Lexus юунуудыг танилцуулчихна. За 300 энд 2024 оны дизель VX High загвар байгаа. Дизель VX загвар байгаа. 24 оных 17,000 км явсан дизель VX загвар 275 сая гэж байгаа. За бүтэн хамгаалтын хуулгатай нөгөө өндөрлөгөө хийгдсэн обод дугуй солигдсон байгаа. За энэ болохоор 76 79 байж байна. Land Cruiser 300 GXR бензин хөдөлгөөртэй болохоор хар өнгөтэй бор өнгөтэй 2 ширхэг байна. За VX 300 цоо шинээрээ байж байна. За Японы стандартын бур хөрөлтэй бас 1 ширхэг байгаа. За дизель хөдөлгөөртэй GXR 1 ширхэг байгаа шүү. За тэгээд Toyota-гийнхаа автомашиныг сонирхч байвал манайхаар ороод гараарай. Баярлалаа баяртай.